Зая. Чех улсаас тогтоосон шинэхэн дэлхийн рекордууд. Өнгөрөх 3 дугаар сард дэлхийн 2 сонирхолтой рекордыг Чехээс тогтоожээ. Эхнийх нь Чехийн чөлөөт шумбагч босоо шумбалдаар дэлхийн шинэ дээд амжилтыг тогтоосон байна. 2023 оны 3 дугаар сарын 15-нд 40 настай Давид Венцел хэмээх чехэр Швейцарь улсын Сент Морицийн ойролцоо орших 35 см орчим зузаан мөс тогтсон Силс нууранд 52.1 м гүн шумбалтыг нэг амьсгаагаар хийж дэлхийн дээд амжилтыг тогтоожээ. Тэрээр шумбалтын тусгай хувцас өмсөөгүй энгийн усны төрсийн гişил малгайтай уг шумбалтыг хийсэн бөгөөд ус руу ороод эргэн гарч ирэх хүртэл 1 минут 52 секунд болсон байна. Гарч ирмэгцээ амнасаа багахан хэмжээний цус нулиман гаргасан боловч дараа нь эмнэлэгт очин шалгуулахад онц ноцтой асуудал илрээгүй гинэ. Давид Венцлийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр шумбалт хийсэн ус нь 1-4 Цельсийн хэмтэй байсан ба Давидын хувьд хүйтэн усанд шумбах нь асуудал байгаагүй. Хүчил төрөгчийн дутмаг байдалч түүнд хэвийн зүйл. Харин хүйтэн усанд шумбахад чихэнд ирэх даралт амаргүй байдлыг үүсгэдэг. Давид энэхүү шумбалтанд бүтэн жилийн турш бэлдсэн бөгөөд сүүлийн 3 сард өдөр бүр бэлтгэл хийжээ. Түүний хувьд энэхүү рекорд нь анхны дэлхийн рекорд биш юм. Тэрээр 2021 онд мөн мөсөн доогуур нэг амьсгаагаар шумбалтын тусгай хувцасгүйгээр 81 метрийн хөндлөн шумбалт хийж Генсийн номонд бичигдэж байжээ. Энэхүү шумбалтаа Теплицийн Лахошт тосгонд хийж байсан юм. Дараагийн дэлхийн рекорд туулайн үсрэлтийн үзүүлбэрийн хамгийн өндөр үсрэлтийн дээд амжилтыг Чех туулай шинжилэн тогтоолоо. 2023 оны 3 дугаар сарын 11-нд Чехийн туулайн үсрэлтийн аврах шалгаруулах тэмцээн Пардубиц аймгийн Хлинскод болсон ба энэхүү тэмцээнд 40 туулай сургагч 111 туулай оролцжээ. Тэмцээн нь уртын хариалт, өндрийн хариалт, паркур гэд олон төрлөөр явагдаж төрөл тус бүрээр аварга шалгаруулдаг гэд. Энэ удаагийн тэмцээний хамгийн онцлог үйл явдал нь өндрийн хариалтын дэлхийн дээд амжилтыг Мария Гозубковагийн сургасан Теннесине хэмээх туулай 107 см-ийн өндөрт харайж шинчлэн тогтоосон явдал байлаа. Туулайн үсрэлтийн үзүүлбэр 1970-ад оны үед Швед улсад үүссэн байна. Тухайн үед тэмцээний дүрм нь морины үзүүлбэрийн дүрмтэй ерөнхийдөө ижил байсан ба явандаа туулайнд илүү тохирохуйц болж аажмаар өөрчлөгдөжээ. Өндрийн хариалтын өмнөх дээд амжилтыг 1997 онд Дани улсаас 99.5 см гэж тогтоож байсан бол 2012 онд 100 см, 2015 онд 105 см болон Швед улсаас шинжилэн тогтоож байсан байна. Зая.